За дараагийн бичлэгээр болохоор хашлаханд ер нь тор яагаад хэрэглэх хэвтэй, хашлага яагаад хэрэглэх хэвтэй талаар оръё. Тэгээд юудсан анх удаа гөлөгтэй болж байгаа үед бол ингээ хашлага нь бол зүгээр. Тэгээд энэ дотроо ерөнхийдөө бол хоолоо идэнэ, усын нин тавьж өгнө, хоолын нин тавьж өгнө. Өөр юу гэдэг ясын дотор мөрүүлнэ. Ямар нэгэн шал муухай болохоор юм байвал доор нь юм дэвсэж хагаад энэ дотор нь мөрүүлнэ. Ерөнхийдөө өөрийнх нь орон зай, өөрийнх нь одоо ор тусдаа унтах газар шүн би энчээ унтуулна. Ажилдаа явахдаа гэртээ ганцаараа гин үлдээхдээ би энчээ үлдээн. Тэгээ ерөнхийдөө энэ дотор чи ороод оф бол би бусад цэвэрлэгээ мэрлэгээ хийж хахад чи энэ дотор байж гих мэтлэн энийг өөрийнх нь орон зай болгож ашиглана. За гэлээгээд өдөржин энчээ яг байлгах албагүй. Хийг нь байлгана гэсэн юм байхгүй. Яг орох цагтаа л орно. Бусад гарах цагаараа гараад гар салхилдгаараа салхилна. За тийгээд одоо би яаж дасгах талаар нь яг оръё. За юудсан хамгийн ихний ээлжин зүгээр ингээд оруулаад үзүүлчих хэрэгтэй. Дотор нь байлгаад чи өөрөө хамт дотор нь ороод тэгээд болж өгвөл ийм удаан мэрх яс эсвэл бол ийм олон мэрх ийм юм тавиад энэ дотор нь айгуу гоё эргээр дасгах хэрэгтэй. Энэ дотор нь юм идээд би гоё эрэг мэдрэмжтэй байна гэдэг нь дараа орж ирэхдээ яг тэр өмнөх дурсамжаараа хүлээж аваад тэгээд энэ дотроо ингэж багаагаар тасаж тийм зөв үнэлэмжтэй болноо. За тийгээд ер нь бол ингээд ихний ээлжинд ингээ орхичгоор шууд гаслана. Тэгж болохгүй. Манайхан бол ерөөсөө торлуу ингээд чихээл оруулцдаг. Тэгээ шууд хаагаад өдөржин 8 цаг 10 цаг үлдээч. Тэр тэгж өстой тэгвэл гүлэг маань өөрөө энэ дотор ингээ хоригдоод өгөх юм байна. Одоо байгалийнхаа инстинктээр амьд үлдэх инстинктээр энэ дотор ингээд хашаал насаараа эндээс гарч чадахгүй юм байна гэдгийг ойлголт авчиж байгаа. Та яах ёстой вэ гэхээр оруулж гаргаад нэш. За энэ оруулж гаргаад тэгэд энэ дотор бол зүгээр орж гардаг юм нормал газар юм байна. Миний эзэн ийшээ заримдаа намайг оруулцдаг, тэгээд гаргацдаг. Оруулцдаг, гаргацдаг гэдээ байнга тэр ойлголтыг. За ингээд оруулаад гаргаал би энийг дор хаяж 5 удаа хийв зүгээр. Чи хэр олон хийн тэр хэмжээгээр л ахоо чин тасаж ойлгоно гэсэн үг. Олон янз оройч тэр өдөрч тэр өглөөч тэр. Тэгээд ингээ олон дахин гаргаад хахаар юм ирж яхад ингээ хаачгаар сүд рүүгээ. За энэ бол ингээд нормал би энэс удахгүй намайг эзэн гаргах юм байна, оруулах юм байна гэдэг. Ингээд таснаа. Тэгэхгүй ганцхан удаагийн тэр оруулалтаар ерөөс дасна гэж байхгүй. Тэгээд ер нь бол эхний 3 хоног бол яг ингэж үлдээсэн ч гэсэн орой яг унтахтаа бол жоохон гаслан тэр үед нь ингээд хажууд нь зогсоод дотор нь юм ярьж суугаад хамт байгаад энэ дотор нь тоглоом тавиад ингээд тухтаа оршин бүрдүүлээд өчнгүүд сүүл рүүгээ эхний 3 хоног л жоохон тисэх хэрэгтэй. Ганц хоёр гаслахын тэгээд ер нь чимээгүй бол зүгээр гээд жоохон тийм дараад өгчих хэрэгтэй. Бүр тийм төгс огт гаслахгүй чимээгүй байна гэж байхгүй. За тийгээд хамгийн гол юм нь ерөөсөө орой энчээ би унтуулах чинь гол зорилго нь ерөөсөө хажууд нь памперсын давчна. Тэгээд тэгээ мэдээж хамгийн чухал юм бол ерөөсөө хажууд нь ингээ памперсыг тавьчихна. Тэнгүүт шөндөө энэ талд нь унтж агаад шөндөө энэ тал руугаа бицчаад тэгээ буцаад тэр тал руу унтна гэх юм уу. Нэгсэндээ өрөөний бусад тавиар ингэж явж тэнцээж баахгүй л гэсэн үг. Энэ тэндгүү булан тохоод хаасаагүй шаав. Тэгээд яг ингээд үнэрлээд өөрөө явж агаад шээчнэ гэсэн үг. Тэгэхгүй болохоор энэ гүлэг маань яг ийм папи үедээ өдөрт баг хийдیں۔ 5-аас дээш удаа шээд 2-оос 3 удаа хоолж байгаа юм чи 2-оос 3 удаа баана гэх. Тэр болгон дээр ингээд энэ тэндгүү гэр бохирдоод идэг. Тэгээ тэрнээс бол залхаад эзэдүүд маань за ингээ бүтэхгүй юм байна. Баахан ингээл шээж бүтэхгүй юм байна гээл тэгээд ерөнхийдөө залхаад хайчдаг. Тэгэхээр та эхлээд анханасаа нохоонд нь орон зайг нь хэвтэх орон зайг нь гаргаж өгөх нь байна. Тэгээд бас ийм жоохон гөлөг байгаа юм чинь памперс гээд биц газрын ингээд эхлээд заагаад өгчих хэрэгтэй. За тэгээд бусдаар бол би энэ гөлгөө өглөө авч салхилуулна, орой авч гардгаараа гарна. Бусад тэр нэг олон дахин жижигхэн шээгээд байгаа үед энэ үе дээр энэ памперсын дээр шээчихнэ гэсэн үг. За биц асуудал шийдэгдэж байгаа. Энэ тэндгүү юм тарьж хог болох яс мэрх үүрэх асуудал шийдэгдэж байгаа. За өөр юу вэ?
За өөр ингээд юу гэдэг юм. За дараагийн чухал асуудал нь болохоор оройн унтахтаа би яах вэ гэхээр түрүү ингээд өдөржингөө дасгаад ерөнхий ойлголт танилцуулгын нэг инструкшн өгч байгаа шүү дээ. За энд нэг юм оруулаад эзэн би энчээ бай гэсэн ингээд ерөнхий нэг юм гөлгчин авчиж байгаа ч гэсэн яг унтах болсон чи энчэнэ ингээд юм хараа зогсоод гаслаад ирдэг. Тэгэхээр орой би унтахаас өмнө маш сайн ядрааж агаад гаргаж гүйлгэж мүйлгэж сайн бүр ядраагаад жагаад яг ядрахын ирэхэнд өөрөө энийг газар хөвтөд өгдөн штэ. Тэр үед нь би энэ дотор нь оруулаад тэгээд яг тайвшраад хөвтөлтний хажууд нь манжаагаад эсвэл бол чимээгүй бол дотор нь гэж дасгаж яагаад тэгээд би унтахыг хүлээн гэсэн үг шүү. Ерөнхийдөө яг ядрааж агаад л оруулаад унтуулна гэсэн үг шүү. Тэгэхгүй бол ядрахгүй байхад нь ингээд энэ дотор нь бай гэд ингээд авах эхний ээлжинд бол хин 3 сар бол тэгж зурхгүй. Дор хаж 1-3 сар дотор чи ингээд сайн дасгачвал ер нь бол 4 дахь сараас эхлээд энд яг чамаг яг ямар үед ор гэсэн тэр үе чи яг ороод сурчна гэсэн үг. За одоо ингээд ер нь ингээд юм үнэрлээд за харъя. За ингээд гарах гэж байна. Ер нь ингээд гарыг гээд ийш тийш юм хайгаад ирж байна. Энэ үед нь би энэ талтай шийдчлээ. Сайн байна. Мундаг. Маш сайн. Лайк. За энэ талд нь унтаад энэ талд нь шийхэд тэгээ энэ бас хитрхи юм том байхаалгүй яг энэ хэсэгтэй л хөвтөх хэмжээнд нь байв зүгээр. За тэгээ хамгийн сүүлчийнх юм зааж одоохон дууслаа. Хамгийн сүүлчийн энэ тайлбарлах юм нь болохоор торны хэмжээ, хаслганы хэмжээ яг ямар байх хэвээр вэ гэдэг. Ерөнхийдөө гөлөг маань энэ дотор нь нохоо маань энэ дотор ингээд дөрөв мөчөө хангалттай тэнэлгэж унтах хэмжээний байх болох юм. Одоо энэ ингээд за ингээд цаа дөрөв мөчөө тэнэлгээд тийм хавчиг биш таваараа хөл гараа ингэж тэнэлгэж унтах хэмжээний байх зүгээр. Тэгээ бас нэг амар том тэнсэн том байхаалгүй. Одоо энэ гөлгөнд болохоор энэ талтанд би памперс тавих болохоор жоохон юм талаас илүү том болцоод байгаа. Тэгэхгүй ерөнхийдөө бол за яг ерөнхий сайз юм байж болно. Тэгэхгүй манайхан яадаг вэ гэхээр амар юм хавчиг юм дөрөв мөчөө хавчиж унтсан тийм жижигхэн торон дотор одоо тэр дотор юм том болсон лаборатори том болсон голдинг оруулаад тэгээ унт гээд нөгөөтг нь тэгээд мангар тухгүй. Дээрэс нь төмөр нь ингээд доороос нь ухаж мухацсан доороо юм хатуу биш юм байгаад идэг. Тэгээ ер нь жоохон хатуу юм дээр унтуу зүгээр. Би бол энэ доор нь юм дэвсгэхээс илүү юм хүүтэн шалан дээр хатуу байж унтуу зүгээр гэж үздэг. Гэхдээ одоо яг энэ бас өөртөө тухтай байлгахын үүднээс ингээд тавьчихсан ч болно. За тэгээд өөр сануулга яриулах юм юу вэ гэхээр багаас нь ингээд хаслага хэрэглээ суурчвал би ядаж одоо яг ингэж үлдээгээд ажил руугаа явсан ч гэсэн санаа зовх юмгүй байхгүй юу. Уртлан камера тавьчихна тэгээд би юу хийж байгааг нь харангуутаа за унтж байгаа юм байна. Нишээс юм байна, ингэсэн юм байна гэд. Тэгэхгүй хүмүүс уйдаг. За яг ууж болно. Сурцсан бол сайн байна. Гэхдээ байнгын тэгж ууях бас жоохон тийм зохимжгүй гэх юм уу. Тэрний оронд ингээд хашлага хэрэгч зүгээр. Тэгэхгүй болохоор уяанд ер нь жоохон хоригдох гэдэг ийм ойлголт аваад байгаа байхгүй. Энэ ч гэсэн ер нь яг буруу хэрэглүүл хоригдох гэж би хэрэглүүлж ойлголт өгч болохгүй байхгүй. Чин дотор амар оф бол гэж тийм ойлголттой явж байгаа. За тэгээд тийм байна. Тэгээ багаас нь ингээд хашлага хэрэглээ сурчвал ядахтаа л энэ тэнд очиж кабелийн утас тасдахгүй. За хогийн сав уухгүй. Өөр юу энэ тэнд ороод ирэх чинь шээгээд баагаад тийм байхгүй. Бод мөдөг чуураад гутлаж чимээрээ тийм байхгүй. Би ерөөс энэ дотор нь ясаа тавьж мэрүүллээ. Өдөржин гой завгүй тэр ясаа мэрж үлдлээ. Тэгээд би ажилласаа орж ирэхдээ гой гаргаж суллаа. За энэ шиг гарыг. За гарыг. Тэгээд би яах нь хамгийн дөрөнд жоох ингэ сайн уу мэн үү гэж мэдлэгээ төвшүүлж ирхэлжсэн аа. Хамгийн дөрөнд шууд гадаа гараад бит суулна. За энэ шиг. Тэгээд би ингэж гарч ирээ. За сайн үгээд намайг аюугой сандсан байгаа. Тэгээд гэтээ энэ маань яг ингээд торондоо бас айгүй сайн бицх моментоо барьжсэн ч хийж болно. Тийм учраас би хамгийн түрүүнд торноос гаргалаа. Шууд тэр бицх газар руугаа гарна. Тэгээ гарч бицлаа. Тэгээ буцаж орж ирлээ. За тэгээд энэ бичлэгийг айгүй олон хүмүүс анх удаа гүлэг ингээд нохоод ижихэр болоод хайдаг шалтгаан нь ерөөсөө л эхний 1-2 сарын тэр нэг энэ шээж бах асуудал зохицуулах
амар хүнд байдаг. Ерөөс яах учраа болдгоо. Зөндөө ингээл цэвэрлээл араас нь цэвэрлээл яваад идэг. Тэгэхгүй бол маань амтан лим чи идэж уун, амтан лим чин баа чинь тэгээд тэрийг нь зохицуулж чадахгүйгээс болоод хайдаг, гар дамждаг. Тэгээд ингээд голомд гардаг ч юм уу. Тэгээд хоёрт нь гэвэл одоо би сая зөндөө ингээд энэ тэнцээ хийн. За ингээд зөндөө гой заагаад өгсөн юм чинь одоо би энд гэрийн өөр газар шээс баасан газрын энэ нэг юмнуудыг үнэр нь тогтцсон юмнуудыг бодисоор маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэнцэнэ очиод дахиад үнэрлээ шээгээд идэг. А яг үнэн хэрэгтэй би бол энэ памперсэн дээр ингээд юм ин үлдээчихэж байгаа байхгүй юу? Үнрийг нь үлдээчихэж байгаа. Тэгээд тэрэн дээр очиод үнэрлээ шээнэ гэсэн үг.